Өнөөдрийн хичээлээр бид IELTS speaking part нэгэнд өндөр оноо авахд зайлшгүй шаардлагатай present simple болон present continuous цагуудыг хэрхэн зөв уян хатан ашиглахыг наривчлан судална. Энэ хоёр цагийн ялгааг бүрэн ойлгосноор та өдөр тутмын амьдрал, зуршил, яг одоо өрнөж буй үйл явдлыг тодорхой, алдаагүй илэрхийлж, grammatical range and accuracy шалгуурыг дээшлүүлэх боломжтой. Present simple цаг нь бидний өдөр тутмын зуршил, тогтмол давтагддаг үйлдэлүүд, эсвэл ерөнхий үнэн ба баримтуудыг илэрхийлэхэд зориулагдсан. Жишээлбэл I usually wake up at 7 am гэдэг нь таны өдөр тутмын зуршлыг илэрхийлж байна. Мөн The sun rises in the east гэдэг нь ерөнхий үнэн. IELTS speaking in part нэг хэсэгт таны өдөр тутмын амьдралын талаар асуухад энэ цагийг зөв ашиглах нь маш чухал. Харин present continuous цаг нь яг одоо энэ мөчид өрнөж буй үйлдэл эсвэл төр зуурын нөхцөл байдлыг илэрхийлнэ. Жишээлбэл I am studying English right now гэдэг нь таны яг одоо хийж байгаа үйлдэлийг хэлж байна. Мөн She is living in Ulaanbaatar for a few months гэдэг нь төр зуурын нөхцөл байдлыг илэрхийлнэ. Энэ цагийг зөв ашиглах нь таны яриаг илүү баялаг, зөв болгоно. Монгол хэлтнүүдийн түгээмэл гаргадаг нэг алдаа бол би чамайг ойлгож байна гэх утгаар I am understanding you гэж хэлэх явдал юм. Гэвч understand, no, like зэрэг төлөвийн үйл өгсөн continuous хэлбэрт ордоггүй. Тиймээс зөв хэлбэр нь I understand you байх ёстой. Энэ мэт нарийн ялгааг ойлгож зөв хэрэглэх нь таны IELTS-ийн оноог өсгөхөд чухал ач холбогдолтой. IELTS speaking part нэгэнд таны хувийн амьдралын талаар асуултууд ирдэг. Жишээлбэл Do you work or are you a student гэсэн асуултад хэрхэн хариулж болохыг харцгаая. Кандидатын хариултад Currently I am working гэж present continuous-ыг төр зуурын нөхцөл байдалд, харин I usually deal гэж present simple-ыг тогтмол хийдэг ажилдаа ашиглаж байна. Мөн I'm constantly learning new skills гэж constantly буюу байнга гэдэг үгтэй хамт present continuous-ыг хэрэглэж үйл явц үргэлжилж байгааг илэрхийлж байна. Энэ нь grammatical range болон lexical resource-ийг хоёуланг нь хангаж өгнө. Одоо present simple болон present continuous цагийг ялгаж сонгох дасгал хийцгээе. Эхний өгүүлбэр He often read books in the evening. Often гэсэн үг байгаа тул present simple-ээр reads гэж бичнэ. Хоёр дахь өгүүлбэр Look, they play football in the park. Look гэдэг нь яг одоо өрнөж буй үйлсийг илэрхийлж байгаа тул present continuous-ээр are playing болно. Сүүлийн өгүүлбэр My sister live in Canada now, but she plan to move back next year. Now гэдэг нь төр зуурын нөхцөл байдал тул is living хэмээн харин next year гэдэг нь ойрын ирээдүйн төлөвлөгөө тул is planning хэмээн бичнэ. Эдгээр дасгалыг зөв хийснээр та цагийн хэрэглээний ялгааг бүрэн ойлгосон гэсэн үг. Present simple цагтай ихэвчлэн always үгийг тогтмол давтагддаг үйлдэлийг заахад ашигладаг. Гэвч always ийг present continuous-тэй хамт хэрэглэвэл тухайн үйлдэлийг хэтэрхий их давтагддаг, ядаргаатай эсвэл шүүмжлэх маягаар илэрхийлэхэд ашигладаг. Жишээ нь He is always comply. Айнин гэдэг нь тэр байнга гомдолдог. Энэ нь ядаргаатай гэсэн утгыг илэрхийлнэ. Иймэрхүү уян хатан хэрэглээ нь таны lexical resource болон grammatical range харуулж илүү өндөр оноо авахд тусална. Баяртай.